Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 21-р хэсэг. Холын тээвэрт гарах ачаа атсан арваад тэрэг игнэн зогсож, жолооч нар нь тус бүрийнхээ машины дэргэд ямар нэг юм оролдож байв. Контор өдөө явж байтал хэлгүй дүгэр гүйж ирээд дохио зангаагаар ямар нэг юм хэлв. Түүний дохиж зангаж хэлснээр бол өнгөрсөн шөнө нэг машин онхолцсон бололтой байсанд доржийн зүрх пал хийж өрөөндөө яран орвол баазын механикч Базар хоёр хойноос нь уралдан орж ирлээ. Дорж тэр хоёроос юм асуухаас өмнө "Цаа чинь бүр баларсан юм болоод байна" гэж механикч гасуулахад Базар их л дургуйцсан янзтай шүлсээ хаяглан "Чиний эвэл давсан дамдин хамаг итгэлийг чинь нэг мөсөн эвдсэнтэй" гэж тавлсан маягтай хэлээд инээмсэглэх шиг болоход доржийн дургүй хөрсөн боловч бие барьсхийн. "Яасан юу болов?" гэвэл "Тэр саксуу нөхөр шар хөвийн дөрвөлжийн цаад руу онхолцсон байна" гэж Базар бахан хансан өнгөөр хэлээд суулаа. "Өөрөө яасан б?" гэж дорж сэтгэл зовнон асуув. "Аминда хайртай болохоор машина хазаахт нь хажуу тийшээ үсрээ биз" гэж Базар хэнэггүй царайлав. "Тэрг нь хэр зэрэг эвдэрсэн байна. Тавьшээ зад тавьчаа, бусд нь гайгүй. Шөн дундаас хойш уурын тэрэгний нөхөдтэй газар дээр нь очижаагт тавьсан" гэж механик хариулв. "Онхолцсон шалтгааныг нь тогтоосон уу? Ямар учраас?" гэж дорж асуувал Базар хяламхийн "Учир шалтгаан юу байх вэ? Хонгороо золиг нойтон замд хурд хэтрүүлээ биз? Хайгүй бол аригч усан байж мэднэ. Хайлын болгон толгойг нийлхэв, шүүхэд шилжүүлбэл таарна" гэлээ. Механикч хоёр дарга ээлжлэн харснаа. "Шүүхэд өх яах вэ? Өчигдөр тоормсон огт барихгүй байсан юм. Дөөнийг нь засаж янзлуулалгүй юмд хөөж явуулсан бидний л буруу шүү дээ. Тоормсгүй тэргийг явуулсан байна гэж уурын тэрэгнийх нь зэмлэж байна" гэж ярьлаа. "Хэн юунд явуулсан юм бэ?" гэж дорж лавлав. "Базар дарга" гэд механикч шилээ маажив. Базар үл тоосон янзтай "Бэ яв гэсэн. Гэхдээ жолооч хүн тэрэг техникэн засаж цэл байд бүрэн бүтэн болгоод ажиллаж явах ёстой биз дээ. Лүн сумаас яаралтай бараа татгаар явуул гэж яамнаас тушаасан. Тэгээд дамтанд үүрэг өгсөн юм" гэв. "Өөр тэрэг олдохгүй юм шиг тоормсгүй тэрэг явуулаад ин шүү дээ" гэж дорж зэмлэнгүй хэлбэл Базар шилбэлцэн За түүнийг өмөр хэрэггүй. Энэ яруу бачуу үед тоормс барихгүй байна гэж ажил саатуулаад байх уу гэд суудлаасаа ухсхийн босоод цонх руу өлөлзөв. "Газар дээр нь тогтоосон акттай танилцуулаарай. Өнөө хурал" гэж доржиг хэлэхэд "Бүгд цуглжчихсан хүлээж байгаа" гэж Базар нэлээд хийгжүүхэн хэлснэ өрөөнөөс төрүүлээд гарав. Дорж механикч хоёр хойноос нь даган гарвал тээвэрт явах гэж байгаа жолооч нар улаан болон руу явж байв. Тэднийг улаан болонд ороход хүмүүс бөөн шуугаан болж ихэнх нь тамхи баагуулсан учраас цэнхэр манан суунаглаж байлаа. "За нөхдөө, өнөөдөр баазын бүх ажилчдын хурлаар энэ оны эхний хагас жилийн ажлын дүнгийн тухай хэлэлцэнэ. Энэ тухай орлогч дарга Базар илтгэнэ" гэхэд Базар аажимхан босож илтгэгчийн ширээний ард очоод халимаг үсэн илж хоолоогоо засаад ширэн хавцснаас баахан бичиг гарган өмнөө дэлгээд хуралдагсдыг өлсгийн харснаа. "Нөхөдөө, энэ 1943 он бол хүн төрлөختний хувь заяа нааштай шийдвэрлэгдэж байгаа чухал он болж байна. Зөвлөлтийн баатар улаан цэрэг 2 жил гаруй хүнд бэрх дайныг хийж Германы фашистын цэргийг удаадараа бут нэргэн дайсанд эзлэгдсэн газар нутгаан чөлөөлсөр байна. Энэ оны ихээр Сталинградын дэргэд Германы цэргийг хяартал нь бут зохиж эх орны их дайны шийдвэрлэх үеийг хэлснийг та бүхэн сайн мэдэж байгаа тул би олныг давхардуулан уршихгүй. Зөвлөлтийн цэрэг Сталинградын ялалтаас хойш энэ хавар зуны турш Германы цэргийг намнан хөөж тэдэнд сэхээ самбаа авахулалгүй байлдаж байна. Энэ 7 дугаар сарын 10-аас эхлэн зөвлөлтийн цэрэг Курск хэмээх хотын орчим дайсны цэргийн өөдөөс давшилтан эхэлж одоо тэнд маш ширүүн тулалдаан болж муусан дайсныг ялан дийлж байна. Энэ давшилт бол Гитлерийн цэргийн онолчид зөвлөлтийн цэрэг
зун давшиж чаддгүй юм гэж чалчдгийг бутнэргсэн ялалт болж байна. Гүрсгийн тулалдаан нь зөвлөлтийн баатар Улаанцэрэг Эхэн нутга дайснаас бүрэн чөлөөлж дуусахын эхлэл боллоо. Манай Монголын ард түмэн зөвлөлтийн баатар Улаанцэрэгийн ялалтыг түргэтгэх ариун үйлсэд чадах бүхнээрээ тусалж байгаа билээ. Монголын ард түмний хөрөнгөөр бүтсэн хувьсгалт Монгол танкын бригад гайхамшигт ялалт байгуулж байна. Фронтод туслах ард түмний чин эрмэлзэл өндөр байгаагийн нэгэн тод гэрч бол Улаанцэрэгт явуулсан удаа дараагийн бэлэг юм. Монголчууд олон мянган агт морд алт мөнгөч хайрлахгүй Улаанцэрэгт тусалж байна. Тус баазын ажилчин албан хаагчид зөвхөн энэ оны эхний хагас жилд 10,000 төгрөг тусалсан юм. Өндөрлөгтний заналтад айсан фашизмыг даран сөнөх хэрэгт юу байгаагаан харамлаж болохгүй. Та нөхөд бол дайн байлдаан гэдгийг нүдээр үзэж биеэр туулаагүй болохоор сайн мэдэхгүй амар хялбар юм шиг бодож болох юм. Харин манай дарга Дорж бит хоёр бол 39 онд 4 сарын турш цусан дунд хутгалдаж өөхөксөхөө мэдэлгүй тулдаж явсан учраас дайны хүнд хэцүүг сайн мэднэ. Бид хоёр та нарын эрхчлөө амь насыг хамгаалж явсан юм. Базрыг инхүү илтгэхэд Дорж байж ядан хоолойгоо засаж дохиогсон боловч анзаарсангүй. Базар ярих зүйлээсээ хадууран халахын голын дайнд хэрхэн тулдаж явснаа зөндөө ярьлаа. Базар юм бол би тэгж ингэж байлдаж явсан гэдгээ хитрхи гойж чимээд дөвөлгөн ярих дуртай бөгөөд нэг хэлбэл дуусгаа мэдэхгүй ярьж бүр хитрээд баруун гараан өргөж бэйн гараараа фронт дээр маршалтай гар барьсан юм шүү гэж гайхуулна. Үнэн дээр халахын голын дайны үеэр маршал Чой болсон галын тэргүүн шугамд байгаа ангиудаар явж байхдаа Дорж Базар хоёрын алба хааж байсан сумангийн байранд ирж яриа хийхдээ Базараас хэдэн зүйл асууж танилцж байсан юм. Базар түүнийг хэтрүүлэн маршал олон цэрэг дундаас өөрийг нь онцгойлон нэрээр нь дуудан босгож сайн байлцсан гэж баяр хүргээд гар барьсан. Түүнийг нөхөр Дорж сайн мэднэ гэж улаан цам худал хэлэхэд Дорж ичид зовоод дэмий толгой тохиж байсан удаа бий. Базар харин энэ удаа түүнийгээ ярьсангүй. Зөвлөлтийн ард түмний явуулж байгаа эх орны их дайны тухай, фронтод бэлэг хуралдуулж байгаа тухай түрүүн ярьснаа дахин давтаж цаг гаруй илтгээд төгсгөл Эрдэнэ баазын энэ оны эхний хагас жилийн хийж гүйцэтгсэн ажлын талаар хэдэн тоо баримт дурдв. Дорж чи үүний илтгэлийг үзсэн үү гэж намын өрөөнд дарга шивгэнэ. Үгүй үзүүлээгүй юм. Эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн талаар товч мэдээлэл хийгсэн. Түүнийг нь үзье гэхээр хүний дэмжлэггүй хэдэн үг хэлж чадна гэж ихэрхэд байхаар нь үзье харъя гэж нэг их шаардахгүй. Ийм том илтгэл тавина гэж бодоогүй гэж Дорж хариулав. Базар илтгэлээ дуусаагүй бололтой үе гараа өргөн баахан ерөнхийдөө эзэнгүй дутагдал тоочно. Урт илтгэлд уйдаж залхсан хүмүүс хоорондоо шивэр авир хийлцэж холын тээвэрт явхаар ачаачсан жолооч нар өндөлзөж байна. Нөхдөө чимээг айд та нар ер нь дутагдал тасалдлыг нь хэлэхээр дургуйцэж хурал өмөөлөн хоорондоо ярьж анхааралгүй суудгаан болох хэрэгтэй. Манайханд дутагдлаа хэлүүлэх дургүй хүн бий шүү гэж чанхан хэлээд цаасаа шажигнуулан эмхэлж илтгэж дууссан бололтой илтгэгчийн ширээний араас хөнд ирэхэд Дорж яаран босоод за орлогч даргын илтгэлээс асуух юм байвал асууж лавлаж болно. Эхний хагас жилийн ажлын талаар ер нь бидэнд байгаа алдаа дутагдлын тухай түүнийг хэрхэн яаж засаж залруулах талаар санал шүүмжлэл тавих хүн 5 минутаас хэтрүүлэхгүй товч тодорхой ярих хэрэгтэй. Хуралцсаар байж хамаг цагаа барах нь нэлээд хүн тээвэрт явах гэж байна. Гэхэд араар суусан нэг хүн гараа өргөн босож за би хэдэн үг хэлчихэд явъя. Оройтх нь байна гэв. Яриад байх ч малгал да. Эхний хагас жилд манай бааз төлөвлөгөө нормоо сайн биелүүлжээ. Жолооч бид ачаа олддгол юм бол нойр хоолон хасаад зүтгээд байлгүй яах вэ? Харин машин тэрэгт сэлбэг хэрэгслэл олдохгүй учраас олигтой засвар хийж болохгүй байна. Дутуу хагас ажилдаа машинаар тээвэрт явах нь осолтой юм. Өнгөрсөн шөнө дамжин тэргээ онхолдуулсан дуулдна. Өчигдөр тоормос барихгүй байна.
баруун талын ном хугарсан солихгүй болохгүй гэж өглөж явсан. Яаралтай ажилгээд мундагдаж байж түүний тэргийг засуулалгүй явуулснаас тийм осол гарсан юм шүү дээ. Иймд тэрэг техникийг чанартай сайн засаж бүрэн бүтэн болгоод хол ойрын тээврт явуулж байх нь чухал байна гэж тэр хүн хэлээд суулаа. Өөр нэг жолооч босож арга гэрийнх нь ямархуу янзтай байна гэдгийг баазын дарга нар сайн мэдэж тусалж дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Би өдөр шөнөгүй яваад байна. Хойно үлдсэн эхнэр хүүхэд маань хоол унд түлээ түлшгүй сандардаг бололтой. Иймд цагийн өрн дулаан байхад санаа тавьж ядахта өвлийн түлээ нүүрсээр тусалмаар байна. Бидний ажлыг дүгнэхгүй байна. Улсын наадмаас өмнө нэг өдөр амраасан нь их сайхан санагдсан. Гэхдээ огт ажил хийдгүй хүнийг булан цайгаар шагнасан нь хачирхалтай байна гэж ахмиг насны жолооч шүүмжлэв. Базар нудраг зангидан босч "Нөхөр минь үгээ олж хэлээрэ. Хэнийг тэгж ажил хийгээгүй байхад нь шагнасан юм" гэвэл саяын хүн жуумалсан инэв хийлээд "Яагаад таны түнш сарампай төмөр" гэхэд хүмүүс нэрхийтэл инээлтгэд базарын царай хуухаа цааж "Өнийг хэл амаар доромжлно гэдэг хуульд харшим шүү. Манайхан бие биедээ хачин муухай нэр цологч байдаг нь хувьсгалт ёсонд огт таарахгүй. Сарампай төмөр, мануухай, дамдин, тоормос, мөнхөө, тонгочоо, дугар гэдэл бие биеийн дуудаж байх юм. Энэ чинь хоцрогсон феодализмын үлдэгдэл шүү" гэхэд "Гэ та чинь харин биднээс дутхгүй нэр цол өгдөг юм байна шүү дээ" гэж нэг хүн шанхан хэлэхэд бүгдээрээ нэрхийтэл инээлдэн шуугилдав. "За өөр хэн ярих вэ?" гэж дорж асуувал шүн тэргийн онхолдуулсан дамдин босоод ирэв. "Нөхдийн ярьдаг зүйтэй. Би нэмэх юм алга. Машина онхолдуулсандаа их гэмшиж байна. Ямар ч арга хэмжээ авсан гомдохгүй. Ганцхан гомдолтой байгаа зүйл гэвэл өчигдөр холын тээвэрт байдугай ойрхон зуурч явах аргагүй байхад базар дарга миний үгийг огтхон тоож сонсолгүй шууд л яв гэж шаардан шахаж цаг харж байгаад явуулснаас ийм юм дөртлөө. Түүнээс биш машина засаад явсан бол юу боллоо гэж замын ташлан руу өнхөрхөв. Энэ явдал болоо чи муудаа тэргээ онхолдуулсан болохоос биш ямар түлхээ жалга руу унгаасан биш дээ. Тоормсгүй тэрэгтэй явж байгаагаа мэдсэн хэрнээ яах гэж хамаагүй хурдан явсан юм. Болгоомж анхааралгүйгээс тэр шүү дээ гэж базар түүний үгийг тасалчихв. Дамдин уруу царайлан доошоо харснаа. Миний муугаас болсон нь тодорхой. Тэр талаар маргах юм алга. Бидний тэргийг ямар засвартай юу нь болохоо байсныг дарга нар сайн шалгаж үзэж хагас дутуу юмыг нь бүрэн хийлгүүлээд тээвэрт явуулж байвал аль талдаа ашигтай шүү дээ. Өчигдөр минийхээс өөр тэрэг байгаагүй биш. Хол ойрын тээвэрт явхад бэлэн олон тэрэг байхад заавал намайг онцолж базар бас түүний үгийг тастайран "Нөхөр минь ажлын шаардлага гэдгийг мэдхүү. Олон юм ярьж гаргасан алдаа дутагдлаа булах гэж оролдохын хэрэггүй" гэж омогдов. Дамдин хулчисан бололтой үгээч гүйцэлгүй суучгав. Түүний дараа шүүмжилсэн хэдэн хүн машин тэрэг эвдэрч засвартай байхад анхаарахгүй байна. Сэлбэг хэрэгсэл олдохгүй байна гэсэн гомдлын чанартай үг хэлээд хурал таржээ. Хантыг туул голын хөвөнд ирэхэд голын ус их цадгалан болин гартаа байлаа. Өчигдөр орсон их бараанаас болж гол тийхүү цадгалан байгаа ажээ. Ханд сэтгэл нь үйлцэн аав ээж алгын чинээхэн охиноос санаад байж сууж чадахгүй болохоор хаяа голын захад ирдэг юм. Харин сүүлийн үед тийм зав олдохгүй байлаа. Өчигдөр 5 цагт ажилласаа буугаад шууд наашаа явжээ. Голын ус хаагийн шуугин цагаан хөөс цахруулан урсан. Хаяа үнцээрээ булгарсан зулцхан бургас нэлмийн урсаж өнгөрөх нь голын ихөөд үер боосны шинж ажээ. Ханд голын захын ногоон зүлгэн дээр тухлан суулаа. Усны чиглэг үнэр ханхлан нойтөвтөр салхи сэрсэр үлээж өдөржин хатуу дуутай суур машин дээр ажиллан дөжирч минэрсэн тариг толгойг нь төдхөн сэргээж бие тавирын нэг л аятайхан санагдана. Төрсөн нутгийн харга боргоо элбэг богдын голтой найдалхан голын хөвөнд ирэхийг хичнээн хүсвч энэ зун тийм бололцоо бараг олдсонгүй. Үйлдвэрийн ажил хүзүүгээр татаж
Голцоо 2 ээлж дамнан ажиллах болж хамгийн цөөхөн гэхэд 10-аас 12 цаг ажиллаж эцэд сулдсан амтан гэрийн бараа харна. Гэртээ харьлаа гэхэд олигтойхоо олонд ч байхгүй. Ноднон өвлийн бэлдсэн жаал борц аминд оржээ. Захаас хонь мал авъя гэхэд үнэн асар өндөр. Бас хонь хайж явах зав дорж тэр хоёрын хин хэнд нь олдохгүй. Албан газрын хуваараар өгдөг 2-3 хил хар гурилаас өөр юм олдохоо бүр мөсөн болжээ. Эд барааны талаар ярих юм байхгүй. Даавуу дайлам гутал хувцс хийх юм хаяа нэг зах дээр үзэгдэвч хэр баргийн хүн худалдаж авахын аргагүй үнэтэй учир хуучин хувцсаа сэлбэц сэтгэн өмсөхөөс өөр аргагүй байлаа. Өнгөрсөн хавар хандын аав ээж нилээд их тарианы гурил бас сул цорхрын сайхан гурил явуулсан нь хоолнд их жирэг болжээ. Аав нь тэр гурилтай хамт ирүүлсэн захианда хөдөө газар идэж явахм туйлын ховор байгааг дурдаад нодон намар хэд хоног борхын өмнөх хэлсэнд гарч овоо сул цорхир төөж гурил хийж авсан гэж бичсэн юм. Хандын төрсөн нутагт байдаг Монголын их хэлсэнд сул цорхир арим ургадаг бөгөөд нутгийнхан хаяа түүнээс түүж авдаг байлаа. Гурил бодоо ховордоод ирэхээр түүнийг хүн бүр түүж хоол хүнсэндээ хэрэглэх болсон гин. Доржих цэрмагийнх аль алин цайгаар тасарч сандарч байтал өнгөрөгч намар цэрмагийн аав богдуулнаас шуудаа хэр мягман санжаа гэдэг сарвгар ногоо навч түүж ирсэн юм. Түүнийгээ сайтар дэлгэж хатаагаад цайны оронд хэрэглэх болов. Их аятайхан шаргал цай чанаж уух болсондоо хин хүнгүй баярлсан бэлээ. Манай Монгол нутаг том баян шүү. Ийм сайхан оронд төрсөн бид хэд зайч өлбөрч өгөхгүй. Цай олдхон байж дамын панцчунгуудаас царай алдаж өндрүүнээр цай авч ууснаас энэ мягман санжаа гэдэг ургамлыг цайны оронд хэрэглэж яагаад болохгүй байх вэ? Дээр үед монголчууд дандаа үүгээр цай хийж байсан юм. Мягман санжаа гэдэг чинь ухта бурхны ундаа гэсэн үг юм гэнлээ. Бурхан үүгээр ундаалж байсан болохоор бид уухад яадаг юм? Үүнээс гадна хөвөн оройт гэж цайнд хэрэглэх өөр ургамал бий. Гурил будаа олдохгүй байна гэд өлбөрч суухын оронд хангай дэлхийн хишгийг хүртэж болно. Говийн элсэн дургадаг сул цорхираас эхлээд зөндөө юм байна. Мэхэр, бажууны үндэс, янз бүрийн жимс, сонгон, мангар гэд хоол хүнсэнд хэрэглэх өв сургамал байна. Энэ бүгдийг түүж идээд байхад хэд зайч өлсөхгүй. Энэ намар баахан мягман санжаа түүж авна. Бас мэхэр, самар, жимс ч базааж авахыг бодно гэж цэрмагийн аав ярьсан юм. Ханд голын урсгал ширтэн суухта төрсөн нутгаа санагалзан аав ээж хөөхөн охиноо дурсан санаалдав. Миний хөөхөн бар охин их том болсон доо. Аав ээжигээ танихгүй болоо бизээ. Энэ жил бас л очиж чадахгүй. Дайн дуусгаас нааш бидэнд амралт чөлөөл өгөхгүй байх. Хоолоогоор татсан ийм их ажилтай байхад амралт чөлөө авъя гэж гуйх зөрөх чалга. За яах вэ? Аль аль талдаа болж байгаа хойно. Инх тунх цаг ирэхээр бүгдээрээ жарган цэнгэж суух юм чинь гэж бодлоо. Өнөөдөр хандын ээлжнийхэн бүтэн 10 цаг ажил хийгээд тарахад дараах ээлжнийхэн бүгд ирсэн учраас тэднийг улиран баринж гисэнгүй. Ханд анхны жил шигээ ажил тармагц гэр рүүгээ яаран явдаг байснаа болж эртхэн шиг харий гэж бодхон болжээ. Эрт харьлаа гэд хийхэн байхгүй тул энэхэн чөлөөндөө голын хөвөнд ирж эрүүл агаар имсгалан жаал амархыг ботсон юм. Гэртээ харихад дорж шөнөөс нааш ирэхгүй. Цэрмаа хөдөөнөөс ирээгүй тул ярих хөөрөгч хүнгүй тул чих ханхалсан гэрт ганцаар гэрж суухаар урсгал усны чиглэг үнэр амьсгалан голын ярилцааныг ажиглан суух нь тун сайхан санагдана. Гэртээ хараад хог шороо цэвэрлэх, орон гэрээ янзлах, хоол унд хийх гээд эц төгсгөлгүй ажил думбах нь нэг л залхуутай санагдаад байх болжээ. Нөхөр нөглөө голцоо сүүлдэж ажилдаа явах боловч орд дээрээ хураана гэдгийг мэдэхгүй. Заримдаа галд хийх ганц зомголгүй болсон байна. Хэдэн ярта бүдүүн модыг хаглах гэж үйл тамаа үзнэ. Дорж хүний урамд тэр модноос хагалж байсангүй. Ус чин голдуу өдрөө ирэх тул ус авч чадахгүй болж
Хоолунд хий гэхэд усч үгүй түлээч үгүй айл ухтах нь даанч урамгүй. Харин Цэрмаагийн сайхан сэтгэлт их энэ байдлыг ажаад усны савыг нь өөрийнхөө гэрийн гадаа тавьж өдөр бүр усаар дүүргэх болсноос хойш усаар гачигдах зовлонгоос салжээ. Дорж голцоо хандаа сүлд ирэх бөгөөд гэр орон цэвэр цэмцгэр хоолунд нь бэлэн зэлэн байхаар бүх юм дандаа тийм байдаг юм шиг сандаг бололтой. Дорж заримдаа төрүүлж ирээд өдрийн од шиг ховорхон хоол хийвэл нэг бол давсыг нэгтүүлнэ. Үгүй бол давсгүй маш амтгүй юм хий. Заримдаа хоол хийх гэсэн чинь мах гурилаа хаана хийсэн юм. Ирээд олсонгүй гээд хүлээж ятсан хүн байна. Эр хүн болгон манай дорж шиг гэр орны ажлаас хол хөндөй байдаг болов үгүй болов гэж бодно. Нэгэн үе эр эмгүй гэр орныхон ажилд тэгш оролцож бай. Хоёулаа ажил хийж байгаа болохоор хин хинийгээ илүү төсгөв гэж бодож явдгаа доржид ойлгуулж. Дорж нэг хэсэгтээ гал тогооны ажилд оролцохыг хүссэн боловч угаасаа тийм юм хийж үзээгүй учраас санаа байвч сашийн хөрөхгүй гихчээр хоол хийлээ гэхэд мах гурлийн гарз болгох тул түүний гал тогооны ажилд оролцуулахаа болсон юм. Хандыг хөдөө байхад аав нь гэр орны ажилд огт оролцдоггүй. Бүхий л ажлаа ээж нь хийдэг бай. Аав нь өглөө цай чансан хойно босоход ээж нь цайныхаа дээжийг аяганд хийж өмнө нь өрм аарвал өрсөн тавхтай идэ юм уу? Үгүй бол өр дөрөө идэж бараагүй чансан мах хутга тэргүүтнийг гаднаас ирсэн хүндэт зочин гийчин төгч байгаа юм шиг хүндэтгэн тавина. Аав нь идэж ууж тухлаад хүүхдүүдээр морой авчруулан имэйллүүлээд мортоод явна. Эхний гэр орноо цэвэрлэж үнэ малаан сааж сүү сайлаан болгоно. Ааруул ээзгээ буцалгаж, бяслаг шахаж, аарц шүүж, тараг бүрж, тогоо нэрж, бори бохс хэлгүй хөдөлсөөр өдрийг барна. Энэ их ажлын зав чөлөөгөөр хүүхдийнхээ онгорхоо цоорхог ойд шидэн шин дээл хийж аргал түлш түүн. Орой аавын ирэхэд хоол ундыг нь бэлдэж, тавтай хооллуулад, тогоо шангаа угааж, сүү сайлан хөөрүүлээд аавын ордерийг засаж өгнө. Орой аавын ирэхэд хоол ундыг нь бэлдэж, тавтай хооллуулад, тогоо шангаа угааж, сүү сайлан хөөрүүлээд аавынх нь ордерийг засаж өгнө. Эх нь өдөр бүр давтагдах энэ эц төгсгөлгүй их ажилтай байхдаа ганц ч удаа уурлан бухимдаж байсныг ханд мэдэхгүй юм. Аав нь гадуур дотор явж айл амтнаар бууж мордон арилжаа намаа хийж аян жинтээж өвс тоосон бэлтгэж хашаа хамраа янзлан хонь мал төхөөрч нүүд суухад гэр орноо ачаалах зэрэг ажилд хэнийг ч хавтуулахгүй ганцаар хий. Гэр бүлийн дотор тогтсон энэ ажлын хуваар олон үеийн турш заншиж хууль мэт мөрдөгдөж ирсэн юм гэдгийг ханд хотод ирж ажилчин болсон хойноо бүрэн ухаарч түүнийг өөрчлөх гэж оролдоод төдий амжилт олоогүй билээ. Тиймээс өрхийн доторх иримийн заяасан ажил гэж байх нь түүнийг өөрчилж болдгүй юм шивдэ гэж бодох авч яагаад үүнийг өөрчилж болохгүй байх вэ гэж олон талаас нь тунгаан бодох болжээ. Юутаач гисэн хөдөөгийн хүүхнүүд ээж шиг нь гэр зургийн ажилд хөл алдаж байдаг бөгөөд хотын хүүхнүүд ямар янзтай байдгийг сайн мэдэхгүй байлаа. Хотод ирээд тоотойхон хідэн айлаар очиж үтсэн. Насан багшийнх нь бол том болсон хоёр охинтой тул хоол ундыг нь тэр охтууд нь хийж байсан. Норжмаа бол гэр орны ажил огт мэдэхгүй. Харин Цэрмаа ганц бие учраас бүх юмаа өөрөө хийн. Эмэгтэй хүн тэгээд над шиг ажилчин хүн үнэнтэй хоёр хүний ажил хийж байна. Ажилгүй бол гэр орныхаа ажлыг хийлгүй яах вэ? Ажилчин хүнд гэр орныхаа ажилдаа зууралдах зав үнэхээр бага юм. Дорж чадахгүй юм гээд юундаж хөдлөхөө байж миний гарыг харж муузаан сурчээ. Хэрв намайг байхгүй бол хоол ундаа хийж л таарна. Гэхдээ хоол унд хийдэг бүсгүй хөнгөө айл удаан оршин тогтнохгүй бизээ. Эмэгтэй хүн хоол унд хийж ховцхоноор ойж шидэхэд илүү авьяастай байх л та. Би эрэмгүй адил байх хэрэгтэй гэж бодоод миний орноос нөхрөө хүүхэд гарах гэж шаардах хэрэггүй. Ингэж бодоод төс хийтэл инээд алдчихв. Хойно нь хөлийн чимээ гарах шиг болохоор эргэж харвал мягмар царай нь улаачсан зогсож байлаа. Ханд ичингүүрэн босч чадсангүй доошо тонгоо. Мягмар чимээгүй зогсож байснаа намайг ирлээ гэж эвгүй юм битгий бодоорой. Би зүгээр салхинд явж байна. Бас усан торох санаатай гэж арай ядан хэлээд холхон суулаа. Энэ бүрэг ичимхээ залуу
Захиа өгснөөс хойш их л гим хийсэн юм шиг холуур дөлж, шөнийн ээлжинд хамт ажиллаад буухад гэрт нь хүргэж өгдөг хэвээр боловч ганц ч үг дуугаралгүй хуучин шиг сүүдэр адил сүйтгэн дагсаар байлаа. Ханд түүнтэй хамаагүй ярихаа цэнэж замдаа яаж ч мэднэ гэж санаад бошуухан харихыг бодно. Ханд ийхүү айж төгшин гүйн алдан явхад Мягмар түүнээс хоцордогчгүй, төрүүлдэгчгүй. Алхмын зайтай явсаар хашааны нүүдэнд хүргэж өгөөд ганц ч хэлэлгүй буцаад алхдаг хэвээрээ. Ажил дээр дайралдвал нүүр нь улсхийж хараа буруулна. Өдрийн амралтаар хамт хооллогон байж холхон суун. Ханд түүнтэй уулзаж ярилцахыг ч бодсонгүй. Байдлыг нь харцсан байжээ. Харин өнөөдөр хойноос нь ийхүү ирсэнд баахан аяг үрхэж хэлэгчиг олдохгүй дуугийнхэн сууж байхдаа нүдний булангаар сэм харвал Мягмар харц мөргөлдсөн нүүр нь улааж өөр тийшээ харж ногоо зулгааж байснаа. Та заримдаа энд их удаан суух юм аа гэж яриа өдөв. Чи дандаа миний хойноос харуулдаж байдаг юм уу гэвэл Мягмар төгдөрсгийн шилээ маачснаа. Үгүй хаанаас та хавар энд нэг ирсэн нодон намар бол 2-3 удаа ирэхийг чинь харсан юм гэд чимээгүй болчихов. Гэр орон өр хөөхтэй санахаараа хаяа энд ирдэг юм. Миний төрсөн нутагт ийм тунгалаг устай бол байдаг юм гэвэл тийм үү гэж Мягмар лавлснаа. Эр хүн гэсэндээ дөхөн сууж танд нэг захиа өгсөн шүү дээ. Тэр талаар юу гэж бодож байна гэж асуулаа. За эн чинь отол захианыхаа хариуг нэхэж шаардах нь. Өнөө дуугүй бүрэг зан нь бүр алгуулж иш шуутхан асуудаг байна шүү. Норчмогийн хэлснээр битүүн хагарч хайрын үг урсгадаг болжээ гэж хоромхон зур бодоод түүнийг би уншсан. Тэгэд надад сэтгэлтэй юм байна гэж мэдсэн гэж царайгаа улаалган хэлбэл Мягмарч бас ичиж байгаа бололтой ихцлэн харалгүй. Та түүнийг мэдсэн бол болох нь тэрэ гэ голын ус руу харлаа. Би нөхөртэй хүүхэдтэй хүн шүү дээ. Тийм хүнийг хайрлаж сэтгэл санаагаа өмөлхийн хэрэггүй бизээ гэж ханд захианы хариу болгон аль болох ээлдгээр хэлбэл Мягмар далтчин байж тийм. Таныг би сайн мэднэ гэсэн ч өөрийнхөө юу хөсөж явдгаа захиантаа битсэн. Амьдралыг тань өрн таран болгож нөхрөөс чинь салгаж үр хүүхдийг чинь хөндөрүүлэх тийм муухай санаа эзэж өвөрлөхгүй гэж амласан шүү дээ. Ганцхан ийм илнэг өчөөхөн хүн надад дурлаж сэтгэлтэй байдгийм гэж та бодож явбал болох юм тэр гэв. Тэр хоёр өөр юм ярилцсангүй удтал сууж бие хаяа харж харц мөргөлдөн хэн аль нь ичиж улаан дэмил инээмсэглэхээс цаашгүй. Ханд голын урсгал ширтэж сууснаа. За харита оройч болчихлоо гэд босвол Мягмар үргэсэн ятуу адил босон хараа. Ханд хотын зүг харан аажимхан алхахад Мягмар шөнө хөргөж өгдөг шиг алхмын зайтай зэрэгцэн явлаа. Тэр хоёр туул голоос холдож дунд голын гүүр чиглэв. Чи намайг шөнө юм шиг хөргөж өгөх нь гэж ханд тоглонгой асуувал Мягмар жуумалцснаа. Хөргөж өгөх нь чи юу байх вэ? Танаа манайхан ойрхон юм чинь. Та надтай цуг явхасаа дургуцж байна уу гэлээ. Юунт нь дургуцх вэ? Нэг дорын улс чинь. Чи сони юм яриач. Хоёр биендээ ууралсан юм шиг тагдуугүй явах нь эвгүй юм гэж ханд шаардангуй хэлбэл Мягмар бодол болсон нүдээр зэрвс харснаа. Ярих юм олдохгүй маа гэв. Бүр хідүүн шүн чи нэг их сони юм ярьсан. Аргэр авгаа хөөхөд ахуй амьдрал гээд эр хүнд ярих юм бишгүй байдаг үзээ. Авгаа хөөхттэй бол түүнийгээ ярихсан. Авах гэж байгаа авгаагаа надтай танилцуулахгүй юу? Мягмар хөөхөж ичиж царайгаа улайлган шилээ маажиж ийш тийш харснаа. Ханда чин үннийг хэлэх юм бол энэ хорвоод танаас сайхан хүн надад ер байдгүй юм шүү гэхэд ханд түр зогсон. Мягмар минь хоёулаа шулуухан ярилцъя. Чиний захиаг хэд дахин уншсан. Өөрийгөөч чамаагч олон талаас нь бодож үзлээ. Чи яхан надад сэтгэлтэй болсон юм биз? Гэхдээ бит хоёр хайр сэтгэлээ нээлцэж
Би биедээ янагшин жаргалтай сайхан амьдрах ерөөл тавилан байхгүй шүү дээ. Бид хоёрын хайр гүнзгийрвэл хин хиндээ зовлонхороо. Иймээс эртхэн дээр нь энэ бодлоо орхиж мөр мөрөөрөө явбал дээр. Болж бодохгүй юм санаж сэтгэлээ зовоож амьдралаа өрөөд юу хийх вэ гэж учрлав. Мягмар мөн л ичид зовсон бололтой ихцлэн харалгүй. Хайр улам гүнзгийрүүлж таныг зовлонд унахыг хүсэхгүй. Танаас ганцхан юм гуйсан. Зүрхнийхээ мохорт намайг цөөхөн удаач гэсэн бодож яваасаа гэж. Түүнээс өөр юу ч хүсэж гойхгүй гэв. Чамайг сайн залуу, сайхан ч хүн гэж шохорхож явдаг. Гэлээч чамд хайр сэтгэлээ өгч болохгүй учраас энэ шохорхлоо тас мартаж орхихоос өөр замгүй. Нөхөртэй, хүүхэдтэй хүүхэн санаархаж байхаар ямар халахын хүүхэн мунтсан биш. Өөр сайхан хүүхэнтэй танилцахыг бодооч. Би энэ талаар тусалж болно. Үгүй, би өөр хэнийг ч хүсэхгүй. Ганцхан таал. Юу гэсэн үг? Чамд би уучраа хэллээ шүү дээ. Бүрэн мэдэж байна. Өөр хэнийг ч бодох хүсэлгүй. Ганцхан таныг бодож сэтгэлийн хуурсаар явна гэж шийдсэн. Та намайг ад шоо үзэлгүй. Сайхан нүдэрээ мишээ харж яваасай л гэж хүсэх байна. Таныг насан эцэс болтлон сүүдэр шиг дагаж хар буруу санаатнаас хамгаалж явбал энэ насны жаргал минь тэр. Хаанаас та тийм амьдрал гэж байж болохгүй. Тэр чин чамайг бөөн уйтгар ганцаардалд унахаас хэтрэхгүй. Үгүй, хамгийн дээд жаргал. Ийм хүнтэй чинь юу гэж ярих вүлээ? Ханд дахин юм асууж лавлсангүй. Тэр хоёрыг өөрөөр гарахад нар шингэлээ. Хотын өмнө зах руу орж ирэхэд хөл хөдөлгөөн ихэслээ. Ханд мягмарыг дагуулсаар хашаандаа ойртон ирэхэд баруун тагаас дорж гарч ирэв. Мягмар түүнийг харснаа төрүүлээд явчихав. Дорж хандыг гүйцэн ирээд нүүр өөдөн зэвүүхэн харснаа. "Чэ, энэ хархуугаас бүр салж чадгаа болоо шүү" гэвэл хандын дург өхөрч. "Тийм ээ, салж чадхан байсан. Тэгээд юу гэж?" гэвэл дорж түүний ууртай ширүүнүүдийг харж дэмий хардсандаа гимшин хашаандаа төрүүлэн орлоо. 21-р хэсэг төгсөв.